Хятад ард улсын ардын банкнаас ингээд хяналт байхгүй ингээд аваад байгаа тэр мөнгө чинь одоо ямар үр дүнд хүрэх юм бэ? Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч ээ. Гадаад өрчин одоо 20 тэрбум доллар давдсан юаны одоо swap хэлслэр мөнгө аваад байдаг. Энэ чинь 2 тэрбум гаруй долларт хүрчгээ явж байгаа. Энэ чинь одоо аюулын дохио өгөх хэмжээнд одоо байгаа юм биш үү? Энийг одоо юу гэж үзэж байгаа юм бэ? Зээлээ өгсөн Хятадын ардын банкны санаа зовох багт Батэрдэн гишүүн санаа зовоод энэ дээ. Улсынхаа валютын нөөцийг Хятадын swap зээлээр хангадаг юм улсууд дэлхий дээр хаач байхгүй шүү дээ. Тэгээ сая их хурлын дээр Хятадын swap зээлийн хэмжээнд Хятад өөр санаа зовхгүй багт Батэрдэн гишүүн та юунд нь санаа зовоод байгаа юм. Гэхдээ эн чинь бид нар Монгол улс учраас бид нар өөртөө санаа зовох хэрэгтэй байна. Саяхан энд Монгол улсад ирж ажилласан олон улсын валютын сан танаа улсын энэ Хятадын swap хязгааргүй авч байгаа энэ зээлийн хэмжээ Монгол улс бол даах чадваргүй тэр хэмжээнд очиж шүү. Unsustainable гэсэн өгүүлбэрээр оруулсан байна л. Өөрөөр хэлбэл бид нар энэ Хятадын swap-аар авч байгаа энэ зээлэндээ бид нар дарагдчих уннаа. Энд чинь Монгол улсын эрх ашиг юм байна. Үүнийг бид нэг номерт нь бодож явах ёстой юм байна. Ер нь энэ зээл гэдэг юм чинь улаан гэрэл асааччээ гэдгийг бид нар хэлээд байгаа юм. Сая инкол дарга өөрөө хэлж энэ ардын бог санаа зовхгүй байна гэж. Ардын бог санаа зовхгүй болно Хятадын. Даад санаа зовхгүй болно. Монголын ард түмэн, улсын хурлын гишүүд бид нар чинь санаа зовох эрхтэй шүү дээ.